Од өндөр суваг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч ганц үг Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг стандарт кейтеринг компани Good Day Soju болон аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors event итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 сталгоны од өндөр радиогоор хүрч байна. За өдрийн танашаа. За өдрийн минь төргий. За өнөөдөр их онцлогтой дугаараа. Яагаад вэ гэхээр одоо бид хэд тухайн хүнийхээ те одоо бөхчүүдийнхээ тухай нэвтрүүлэг хийхдээ дандаа л яг нөгөө барилдаж явсан, амжилттай явсан, хэрхэн барилдсан, яаж төрүүлсэн, хинтээ яаж барилдсан гэдэг талаас нь ярьдаг болохоос биш. Одоо нөгөө тухайн хүн маань одоо зүгээр жолооч байж байгаа те. Тээврийн жолооч байж байгаад ирээд наадандаа барилдаад явждаг хүмүүс зөндөө байсан. Тэгэхээр одоо давхар одоо ямар нэгэн зүйлээрээ алдаршсан тим хүмүүс бол маш их байх гэдэг байгаа байхгүй юу. Тэрэн дундаас одоо Монгол улсын соёлын гай зүтгэлтэн бүх гинэ. Монгол улсын соёлын гай зүтгэлтэн тий ийм хүн байна. Тэгээд нөгөө нэг үндэсний бөхөрөө барилдаад ус цолонд хүрдсэн. За Монгол улсын гавьяа жүжигчид маш их байгаа. За тэгэл одоо нэгтлэн бодох бүртгэл эдийн засаг гэдэг маш олон ийм одоо өөр салбараар мундаг хүмүүс байгаа байхгүй юу. Гэхдээ бид нар дандаа үндэсний бүхийг ярьдаг учраас та бүхэндээ өнөөдөр барилдахаас өөрөөр зүгээр бас ингээд энгийн биш алдагсан тэр хүмүүсийг онцолж хүрэхээр бэлдлээ. За эхнийх нь түрүүний хэлжсэнээр одоо Монгол улсын гавьяа жүжигч юм байна. Тэгээд Хөдөлмөрийн Баатар Монголын үндэсний бүхийн далаа дайн дархан авраг дарийн дамдин. За үндэсний бүхийнхэн далаа дайн дархан дарийн дамдин тийм үү 5 дээтэй хүн. Дээрээс нь Хөдөлмөрийн Баатар тэгээ Монгол улсын гавьяат жүжигчин гэж байгаа. За гавьяа жүжигчин гэдэг цолыг бол одоо мэдээж 20 дугаар зуунд юу гэдгийг зөвхөн нөгөө нэг кино урлагийн гэхээс илүү те мэдээж маш олон салбарынхнаас гавьяа жүжигчин өгж байгаа юм л да. Тэгээд циркийн жүжигчин гэх мэтлэн те. Тэгэхээр циркийн акробат үзүүлбэр үзүүлдэг хүн хүртэл циркийн жүжигчин гэж явдаг учраас Монгол улсын гавьяа жүжигчин гэдэг цол тэмдгийг хүртдэг. За тэгэхээр Монгол улсын гавьяа жүжигчин Хөдөлмөрийн Баатар дархан авраг дарийн дамдин. За энэ хүн бол циркийн жүжигчин. За тэгэхээр дарийн дамдингийн талаар одоо тусдаа яг үндэсний бүхийнхэн амжилтын талаар бүтэн нэвтрүүлэг хийж гисэн учраас энэ удаад илүү цирк талаас нь ярив. Монголын циркийн түүх талаас нь. Тэгээ би сүүлд нөгөө манай Physical Asia шоунд оролцсон манай уран нугараач нөгөө лав гочрог залуу байгаа шүү дээ тий. Тэр маань одоо 2 жил тутамд нэг удаа дэлхийн уран нугараачдын нэгдсэн юм чуулга уулзалт болдго юм байна л да. Тэгээд эхний жилийнх нь болохоор Улаанбаатарт Монголд болоод 2 дахь зохион байгуулалт нь 2 жилийн дараа Лос Анжелес төлөвлөлтөд Америкт болсон байт юм байлаа. Тэгээд 3 дахьыг нь эргүүлээд Монголдо хийсэн. Сая 6 дугаар сарын 19-өөс 21-ний хооронд манай энэ тэрэлжид тэгээд 3 өдрийн турш баг юм наадамтай тэгээд одоо дэлхийн уран нугараачдын хөгжил инээдэр юм одоо ярилцдаг юм уулзалт хурал болсон байхгүй юу. Тэгээд тэрний одоо хамт одоо хийгдэж байгаа ажил болох Монголын циркийн үүсэл хөгжил, Монголын циркийн түүх, дээрэс нь уран нугаралт гэрхэн Монгол улсаас суурьшиж байгаа. Тэгээд анхны тэр мундаг нугараачид багш нар хэм байсан талаар нэвтрүүлэг хийсэн. Тэгж яхад би циркийн түүхийг нэлээд их сонсчихгүй юу. Тэгэхээр одоо дарийн дамдин аваргын энэ циркийн жүжигчин байсан түүний гарал угсаа юу гэдгийг нөгөө нэг анх цирк рүү орж байгаа тэр нь бас ингээд ярихад их гоё байгаад байна. За ер нь бол циркийн улсад уралд сургуульд одоо элсэн орсон нь болохоор 1950-ад оны ихэр гэж үздэг дарийн дамдин аваргыг. Тэгэхээр улсын цирк маань болохоор дэрэгдээ тийм сургуультай болсон. Тэнд нь дарийн дамдин суралцж гисэн байгаа. А мэдээж тухайн хүний өөрийнх нь байглаас заяасан асар их бяд тэнцвэрийн мэдрэмж гэж байна л да. Үүнийг нь Монголын циркийн үндэслэгч алдартай найруулагч багш нар болох Арднаа Озар Нацаг нар олж харан хүчний акробат болон хүнд жингийн төрөл тусгайлан бэлдэж эхэлсэн байгаа. За тэр үед яасан бэ гэхээр 1936-аас 1939 онд гэдэг баха. За энэ онуудад болохоор одоо Оросд Москва дахь циркийн сургуульд анх одоо Монголоос яг жинхэнэ мэргэжлийн хүмүүсийг сурах гэж явуулсан. За тэр хүмүүс нь бол Раднаа Озарга, за тэгээ Гомб, тэгээд Нацаг гэд 3 хүн байгаа. За зургийг нь манай найруулагч байвал харуулад өгөөрэй. За энэ 3 хүн анх Монгол улсаас циркийн одоо сургууль суралцж байгаа 3 хүн багхгүй юу. Тэгээд энэ 3 хүн эргэж ирээд энэ Арднаа Озар гэдэг хүнийг хоёулаа маш их ярьсан да. Яг нөгөө Дунга бишээ Ашааны Динсма гуан одоо нэг 2 хүүхэд байдаг шүү дээ. Тэгээ том охин нь болохоор Маяго гэдэг Монгол улсын анхны эмэгтэй хөгжмийн зохиолч гээд зориг нь болохоор нэг Ядам сүрэнгийн
мөр дэндвийн ядам сүрэнгийн хүү зориг гээд уулын зориг гэдгээр алдартай гэдээсэн. Тэгин гудал тэр чинь нөгөө зориг маань болохоор нөгөө 25 дахь өдрөөс алтаахын аавна гэдэг тэгдэг штэ. Тэгэхээр нөгөө нэг одоо тэр хоёр хүн бол жишээлбэл Мая зориг хоёр болохоор хоёулаа цирктэй холбоотой байдаг ш. Тэгээд Динсмагог яг шоронд хар гэрт хоригдож явах үед нь гаднаас хоол зөөж байгаа хоёр хүүхдийг чинь би авцсан байгаа санаа зовлтгоо шүү гэд ардна хазарга тэгж жагаад гараад ирэхээр хамт амьддаг штэ. Тэгээд Маягаа ч нөгөө нохоогоор анх ингээд нохоотой амтантай үзүүлбэрээр үзүүлээд ингээд нэг цирк тоглолоо гэж яригддаг чинь манай энэ Ярамгийн дэнчдэр юм анхны одоо циркийн тайз бол одоо амфитеатр гэдэг чинь тийм задгаа театр гэдэг чинь тийм театр хийгдээд энэ манай Ярамгийн дэнчдэр анхны циркийн тоглолт болж исэн байхгүй юу. Тэр чинь 7 сарын бас хэдэнд болж илаа. Тэрний чинь хийж байгаа хүн чинь Арднаа Хазаргаа шүү дээ. Тэгэхээр Арднаа Хазаргаа чинь өөрөө хойно сурж ирчээд тэг гомб нацаг гэдэг энэ гурван хүн чинь хамтдаа циркийн урлагаа үндэслээд тэгээд дээрээс нь хажуудад иргэдээ сургууль байгуулад тэрэндээ хүүхдүүд шалгуулад авахт нь тэнд дарийн дамдан орж ирсэн байгаа байхгүй юу. За тэгээд дарийн дамдан бол одоо хүнд жингийн төрөл болон акробатар бэлдэж эхэлсэн. Тэгин гол нь чинь акробат гэдэг чинь уян байх хэвээр акробат эргэхтэй тэнцвэр дээрээс нь хүнд жингийн гэд маш одоо олон төрөлтөөр нэг одоо циркийн жүжигчнийг бэлддэг гэсэн үг байхгүй. Зүгээр шууд багаас нь зөвхөн уран нугалтаар бэлддэг юм билэ. Тэнцвэр мэнцвэр бүгднийг хамтдаа зааж явдаг юм билэ л дээ. За ингэж явж байгаад манай он бол энэ мундаг хүмүүсийн доор циркэд орсон байгаа юм. За тэгээд циркийн сургуулаа төгсөөд улсын циркийн үндсэн жүжигчин хүчний акробатчин гэдэг одоо местэн дээр очижээ. За үзүүлбэрийнх нь одоо техникийн нарийн шийдлийн талаар ярих юм бол түүний тоглодог байсан хүчний үзүүлбэрүүд одоо power acrobat буюу те зөвхөн тийм бүдүүлэг юм хүнд юм өргөөл байж идэг тийм хүч биш. Шинжлэх ухааны нарийн тооцоолол биеийн булчингийн асар өндөр хяналтыг шаарддаг байсан. Одоо тэгэхээр ямар нэг юм бариад тогтох зөвхөн тэр талын булчин одоо юу гэдгийг тэр хэсэг л ажиллаад нөгөө тал нь тэнцвэрээ болоод байж байгаа гэдэг ч юм ингээд ер нь бол эн чинь биеийн булчингийнхаа асар их хяналтыг шаарддаг тийм нарийн үзүүлбэрийг үзүүлдэг байж. За жавдан буюу амьд суурь. Тэгэхээр тэр хүн бол одоо энэ амьд суурь нь болно гэсэн. Олон хүнтэй акробатын үзүүлбэр дамдан аврах хамгийн доотлын гол баг нь болдог байсан. Түүний мөрөн дээр 3-аас 4 хүн давхарлаж зогсоод пирамид үүсгдэг бөгөөд дамдан аврах тэдгэр хүмүүсийг тэнцвэртэй тогтоогоод зогсохгүй манайж тойрон алхдаг байжээ. Түүний дааж буй тэнцвэр жин заримдаа 300 кг, дээшээгээ 400 кг-д хүрдэг байсан гэдэг. Тэгэхээр одоо 3-аас 4 хүн чинь зүгээр за нэг юу гэдгийг яг ийм тэнцвэртэй зөвхөн нурам дээр ачаал авахар нэг юм гэдэг бол ондоо. Тэр чинь хөдөлгөөнт бийт бай. Тэгээ 3-аас 4 хүн байна. Тэр хүмүүс чинь бас тэнцвэрээ шаардна. Өөрөө голд нь доор нь төв тэнцвэрийг барина гэсэн үг байхгүй. За дээрэс нь тэрээр менежийн голд хідэн тийш харуулсан зузаан төмөр рейсүүдийг гараараа махилган нуглах. Тэгээд нарийн гинжийг цээжнийхээ булчингийн тэлэлтээр тасчих үзүүлбэрийг үзэгчдийн нүдэн дээр хийдэг байлаа. За дээрэс нь үзэгчдээс хамгийн хүнд жинтэй хоёр хүнийг сонгон сандал дээр суулгаж агаад тэрхүү сандлыг тусгай хамгаалалттай зүүбник гэдэг л дээ. Зүүбник. Тусгай хамгаалалттай зуултаар зөвхөн шүдэрээ 100 газарлаж агаарт эргүүлдэг байв. Энэ нь түүний хүзүү болон эрүүний булчин ямар гайхалтай хөгжсөнийг илтгэдэг. Тэгээд зүүбник гэдэг ач нэг юм 100 нэг юм зориулт юм байлаа. Тэгээд тэн дээр шүдэн дээрээ тэгэл хамаг тэнцвэр хүч бүх юмыг авна гэсэн үг. Тэгэхээр чи нэг хоёр томхон бидээ хоёр хүнийг 100гаад тэгэхэд өөрөө ингэж би энэ дээр газар дээр ингэж ягаад эргүүлдэг гэдэг байгаа ч тий. Тэгэхээр одоо хичнээн килограммыг тэгж 100даг байх уу тий энэ хүзүүнээ тэрээр юмараа. За тэгээд бас циркийн үзүүлбэртээ нөгөө циркийнхаа манеж дунд дамдан аврах дээшээ харан хөвтөж хагаад цээжин дээрээ штэ зузаан банзан тавцсан тавьдаг. За тэрүүн түүн дээгүүр болохоор тухайн үеийн зөвлөлтийн цэргийн үндсэн хөлгүүдийн нэг болох заяа. ГАЗ 69 машин урд дугуйгаараа гараад цээжин дээр нь хэдэн секунд зогсоод дараа нь хойд дугуйгаараа дайраад даваад гардаг байсан. Энэ үед дамдан аврах амьсгаа асар нарийн төгжиж хавирга цээжний булчингаа ган шиг болгон чангалдаг байжээ. Түүнээс өөр энэ үзүүлбэрийг манад тэгж төгс хийсэн жүжигчин ховор. За нөгөө яриад байгаа ГАЗ 69 гэдэг машин нь шүү дээ, бүтэн жин бараг 1.5 тонн давдаг. За тэгээд 20 дугаар зууны энэ зөвлөлтийн техникүүд чинь бол зүгээр төмрөөр бүхэл юмаа төмрөөр хийсэн ямар хүнд техник байдаг бэлээ. Гэтэл тэр техникийг ингээд биен дээгүүр ингэж гаргадаг. Тэгэхдээ ингээд хамаг цээж гидсний булчин идрээ бүгднийг чангалаад за тэгэл тэн дээгүүр ингээд машин гарах нь биш зөвхөн чангалсан биен дээгүүр. Чангалт юм болов. Чангалдаг байхаа. Суллалт юм болов. Суллахчгүй байхаа. Мэдээж эн чинь бас ямар нэгэн хамгаалт бол таарна л та. Тэгэхээр чангалдаг л байж таараа. Тэгээ манайхаа одоо зургийг үзэж байгаа бол мэдээж дарийн дамдан аваргын энэ бие хаа гэдэг юм чинь.
бүр цаанаас маш гоё өгөгдөлтөө бүр үнэхээр юм төгс эзэлтэй би хаадаг шүү дээ. Тэгээд тэр их булчин нэрээ юм аа л одоо гаргадаг л байсан байх л та. Бас мэдгүй нэр яг мэрэгжлийнхэндээ яаж тэрийг гаргадаг магадгүй тий. Энд чинь бас давхар тухайн циркийн жүжигчний мэрэгжлийн онцгой авьяас бол таарж байгаа байхгүй. Чадвар болж тий. Нэр чангалах юм шиг байна. Тий. Ямарга хамгаална шүү дээ. Тэр зүг би одоо зүгээр нодлон 100 юу яаж байгаа заяа. Одоо нөгөө би нөгөө хамаатныхаа бүх хүүхдүүдтэй явж байгаа шүү дээ. Энд өчнөө айл явж байгаа. Тэнгуул нөгөө хүүхдүүдийг хөдөө явж байхад хийх юмгүй болгоод бүгднгийн баг тувааж хагаад майхан болгоноос задгаа бүх мөнгөдийн цуглуулж хагаад тэгээд ингээд торонд ингээд задгаа мөнгөдийг хийхээр тэнд нэг 200 300 мянга төгрөг цугларын заяа. Боогоод тавьчин. Тэгэн гутлаа бүх хүүхдүүдээ хоёр тал тувааж хагаад болбол тоглодог байхгүй баг тувааж хагаад. Тэгэхэд л би хамт тоглож байгаа одоо манай 9-р ангийн манай ахын хүүхд байгаа. Болбол тоглож байгаад би өсөөд буухад манай дүү доор ингээл тэгэхэд энэ хавир энэ дээр нь миний энэ буугаал тэгээд энэ хавирс татгашаа цуурцсан шээ. Тэгэл бодохгүй. Тэгээд чи би нэг өсөөл 60 гаруй кг байгаа шүү дээ. Тэгээд 60 гаруй кг-аар ингээд буухад л энэ цуурч ийн гэсэн үг байхгүй. Тэгэхэд эн чинь 1.5 тонныг яг уртлын дугуй гараад хойдлын дугуй гарахаар мэдээж арай бага хэмжээгээр л бахал та. Чангалах юм байна. За баталсан шиг баялаа. За дээрэс нь зөвхөн доор зогсдог суур байгаагүй өөрөө. Зарим хөнгөн үзүүлбэрт өөрөө агаарт эргэж циркийн бусад жүжигчдийн гар дээр буух зэрэг уян хатан шаламгаа хөдөлгөөнүүд ч бас хийдэг байсан. Энэ бол агаарын нисэлтэй акробат гэж явна. Дээрээс нь одоо энэ манай Монголын циркийн үүсэл үзүүлэгч за 1940-од он гэж үзээд анхны тоглолт 1940-д онд болоод араас нь 50-д онд сургууль 40-д онд сургууль нээгдээд тэгээд одоо сургууль нь манай Дондог Дулам хатны Сэрүүн лаврын гэдэг зүйлүүдэд тэр газар сургууль нь байдаг. Ягаад тэгэхээр нөгөө нэг юм тааз нь юм өндөр учраас агаарын үзүүлбэр шидэлт мэдлэлт юм их зориулсан газар нь тэр байхгүй юу. Тэгэж байжгаад шинэ нөгөө румынчууд манай циркийн байрыг барьж өгөө. Тэгээд тийшээгээ зарим сургуулийн сурагчид мурагчид нь хамтдаа нүгээр дэрэгдээ нэг юм одоо бас сургуультай болоод хойноо сургууль нь ажиллаа. Тэгээд үндсэн том цирк байгуулагдсанараа манай циркийн урлаг улам ингэж хөгжиж байгаа байхгүй. Тэр нь бол 1970-аас 1980-ад он 90-ад он хүртэл залгах юм. Тэгэнгүүт л тэнд хугацаанд чинь Монголын нэрийг дэлхийд гаргадаг одоо юу гэдгийг те хүмүүсийг алмааруулдаг урлагийн төрөл гэх юм бол яа харахгүй цирк. Одоо хүртэл манай циркийнхэн уран нугаралт хүндийн үзүүлбэрийн гайхамшигаараа дэлхийд гайхагддаг те. Одоо нарны цирк мэргэд олон улсын юнисал цугласан циркүүдийн гол үзүүлбэрүүдийг манайхаа авч явдаг байхгүй. Тэгэхээр гадаад улс орн руу маш их тоглолтуудыг тэр үед хийдэг байсан гэсэн. Тэгэхээр Даниэл Намдаа аваргын хувьд болохоор 1950-ад оны сүүл 1960-ад оны ихэр Монголын циркийн алтан үеийнхэн дэлхийг тойрон аялан тоглоход хамтдаа явж ирсэн. За ингээд эхлэе. Зөвлөлбат улс зүүн Европ гэж байгаа юм заяа. Орос, Польш, Румын, Унгар зэрэг орнууд тоглож байхдаа Дарийн Дамдаа аваргын гадаадын хэвлэлүүд Монголын Юр бусын хүчит Геркулес тэ босоо тэнхлэхийн амьд гайхамшиг гэж тэр нөгөө хэвлэн мэдээл сонин зэргээр нь шуугдаг байж. За хятадын аялан тоглолт буюу бүгд найрамд хятадаар дуулсад хийсэн тоглолтын үеэр түүний цээжин дээгүүр хүнд даацын машин гарах үзүүлбэрийг хятадын соёлын зүтгэлтүүд болон үзэгчд уулга алдан хүлээн авч түүнийг ган цээжтэн хэмээн өргөмжилж исэн түүхтэй. За одоо дэлхийн циркүүд чинь өөрсдөө 200 жилийн, 100 жилийн, 300 жилийн түүхтэй гэж хахад одоо хятад болохоор уран гимнастик. Дээрээс нь нөгөө нэг хүнээр зодох буюу те маш олон хүмүүс одоо 100 хүн 50 хүн гэдэг ч юм уу хүний ихээр гимнастик хийх төрлөөрөө одоо бусдаас илүү ялгардаг байх жишээ. Тэгвэл манай монголчин энэ өөрсдөнд байгаагүй өрнөөсөө уран нугаралтыг өөрсдийн болгож нутагшуулаад тэрнийгээ бүр дэлхийд манай юм шиг бүр ингэж онцгойлон гаргаж ирсэн. За Москвагийн тоглолтын дээр Москвагийн алдарт Цветной Булдар дахь цирк тоглолт болж байхад зөвлөлтийн циркийн нийт зүтгэлтнүүд Дамдан аваргын үзүүлбэрийг үзээд энэ хүнд ямар ч орчин үеийн хамгаалтын хэрэгсэл залим их алга байна. Цэвэр байгалийн бэр гайхамшиг техник байна хэмээн дуулж ирсэн гэдэг. За одоо энэ Оросын циркийн чин гол юм нь нөгөө нэг юм тайзны нэг юм одоо нэг жүжигчилсэн нэг тиймэрхүү одоо нэг яагаад нэг алиалагч нар илүү од байдаг вэ гэх байхгүй да баг тиймэрхүү тайз нэрийн тоглолт тал руугаа илүү их суурьтай яваад байдаг. Тэгэхээр тэд нар бас орчин үеийн хамгаалтын хэрэглээс залим ихийг ашиглаж ингэж үзүүлбэр үзүүлдэг байж идэл манай Дарийн Дамдаа авраг тэнд очингуутлаа зүгээр л яг байглаараа тэгээ техникийн дагуу ингэж хийдэг. Энэ нь гайхагдаж явж. За мөн бүгд найрамдах хятад улсад хийсэн айлчлалын үеэр хятадын дээд удирдлагуудын өмнө тоглоход Дамдан аваргын шүдэрээ хүн өргөх, дээрээс нь цээжин дээгүүрээ машин гаргахыг хараад тэд босцогсон алга тасч байсан гэдэг. Гадаадын сонинууд түүнийг Монголын амьд байгалийн гайхамшиг буюу The Living Wonder of Mongolia гэж бичиж дэлхийд одоо сурчилж ирсэн байна. Энд бол одоо жишээлбэл сая хятадын удирдлагууд гэж байгаа даа. Мао Цзэдун бид нар те удирдлагч нар бүгдээрээ урдан суугаад үзчихсэн гэж байдгийн байна. За циркийн карьераа орхих болсон шалтгаан
За мэдээж тэр үед чинь манай цирк маш их амжилттай байнгын юм тоглолт одоо чинь нэг цагаан сарын шинэ жилийн тоглолт, наадмын тоглолт, тэгээ гадаадын аялын тоглолт, тэгээ нээлтийн тоглолт гэдэг чинь жилд нэг юм 3-4 том одоо юу бэлддэг юм хөтөлбөр бэлддэг юм байлээ л дээ. Бусдаар нөгөө манай циркийн барилга чинь бас сайн барилга учраас тийшээгээ өвөл зун хавар намрын үлрэлд барилдаанууд их болдог нөгөө циркийн барилдаанууд гэдэг юм болдог штэ. Тэгэхээр тэндээ бас барилдаж ин л байна л да. Тэрний хажуугаар циркээс гарах болсон шалтгаан 1956 оноос эхлээд улсын наадамд дараалан төрүүлж буюу 1956-аас 1960 онуудад 5 жил дараалан төрүүлээд Монгол бүхийн боссон аварга болсон. Тэгээ наадмын бэлтгэл бүхийн карьер болон циркийн аялын тоглолтуудыг зэрэгцүүлэх нь асар их цаг хугацаа эрчимтэй бэлтгэл шаардж исэн. Мөн хүчний үзүүлбэрүүд нь хүний үе мөч, нуруу нухсанд асар их ачааллагддаг учраас бүхийн амжилтаа хамгаалж үлдэх. Бэртэл гэмтлээс сэргийлэх үүднээс 1960-аад оны дунд үеэс циркийн жүжигчний карьераа албан ёсоор өндөрлүүлж, чөлөөт бүх болон үндэсний бүхтээ бүрэн анхаарлаа хандуулах болсон. Тэгэхээр энэ хүн бүх рүүгээ хандах гэж циркээсээ ерөнхийдөө татгалзаж эхэлсэн юм байна. Ягаад дарин дандаа амаргач ярьдаг ш нөгөө наадмын нээлтэн дээр юм хүнд гир мэр өргсөн үзүүлбэр үзүүлэх гээд ингээ байж хахад нь нөгөө гирийг нь зөөж явсан хүн алдаатч бодлоо. Баруун талын өсгийг нь бицлаа ичдэг ш. Тэгээд бицэлсэн хөлтөөгөө ороод тэгээд үзүүр дүрэндээ гарч ирдэг ш. Ийм л одоо маш их хүний төсвөр төвчээрийг бас суулгадаг төрөл нь бас цирк байж магадгүй юм те. За бас дээрэс нь Дамдан аваргын циркэд хамт ажиллаж байсан үеийнхэн болохоор дамдан менежер гарахаараа гэрэл цацрах шиг болдог. Түүний инээмсэглэл, өөртөө ихтэй байдал, үзэгчдтэй харьцах соёл нь түүнийг зүгээр нэг бяртаа хүн биш те. Жинхэнэ урлагийн бүтээл тойрогч хэмээн харагдуулдаг байсан гэж найз нөхд нь хамт ажилласан хүмүүс нь дурсаж. Дамдан аварга бол монголчуудын хувьд зөвхөн дархан аварга гэдэггүй. Монголын орчин үеийн циркийн урлагийн анхдагч хүчтэн жүжигчнүүдийн нэг олон талд авьяастай соён гэгэрүүлэгч байсан юм а гэдгийг энд дурдах ёстой. За ингээд одоо барилдахаас өөрөөр алдарсан хүчтнүүдийн маань хамгийн ихэнд дурддаж байгаа хүн маань бол одоо Монгол улсын бүгд найрамд Монгол Ард улсын гавьяач жүжигчин Хөдөлмөрийн Баатар Дархан аварга Дарин Дамдан байлаа. За баярлалаа. За хоёул ивент итгэгчтэйгээ танилцъя. Өнөөдрийн дугаарыг маань Стандарт Кейтеринг компани ивент итгэж байгаа. За Солонгосын алдарт 96 жилийн түүхтэй мухаг үйлдвэрлэсэн хамгийн олон төрөлтэй зөөлөн амттай дээд зэрэглэлийн Good Day Soju гэдэг. Good Day Soju өнөөдрийн дугаарыг ивент итгэдэг. За юу юм бэлээ? 320 метрийн гүнээс илүү сөөжиг чинь. Тийм гүний уснаас хүчил төрөгчөр баялаг тийм гүний усаар энэ сөөжиг үйлдвэрлэдэг юм байна. За тэг 96 жил хийсэн учраас энэ сөөжиг болохоор яг л одоо дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн гэж ойлгож болно шүү дээ тийм. За бүх сүлжээ дэлгүүрүүдээр хөдөлталж байгаа. За мухаг үйлдвэр нь юугаар алдартай вэ гэвэл дэлхийд архины алкоголын хэмжээг бууруулсан гэдгээр алдартай юм байна. Good Day Soju ч ерөөсө 16 градус байхгүй. Тэгэхээр сайхан хоол ундтайгаа хажуугаар ингээд даруулга болгоод ингээд хэрэглүүл их тохиромжтой шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. За Good Day Soju-ийн хамт олондоо баярлалаа. Мэдээж заавал хэлэх ёстой зүйл бол 21 наснаас дээш бас тий худалдан авах бол мэдээж худалдаалж байгаа зэрэг маш анхаарж байгаа. Тэгээ 21 наснаас дээш ахын өнөр бас тий наснаас дээш гарсан хойно хэрэглэх ёстой зүйл шүү гэдгийг бас манайхан хэлүүлдэг мэдж байгаа бохоо. За баярлалаа. За ингээд барилдахаас өөрөөр алдарсан хүчтнүүдийн одоо дараагийн дурдах байгаа хүн бол түрүүний миний хэлдгээр Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн за Монгол улсын хурцаслан цэрэн надмидын бадам сэрээждэг гэж хүн байна. За яагаад түүнийг Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн гэдэг цол тэмдгээр шагнаваа. Тэгээд тэр чинь бас Монгол улсын хурцаслан гэхээр хоёрынтой төрүүлсэн байх гэдэг тий. За хоёр вэ хэд төрүүлсэн байна. Энийг бас харъя. Дамдан аваргын нэгэн адил тусдаа нэвтрүүлэг хийсэн болохоор зөвхөн түүний одоо соёлын гавьяа зүтгэлтэн гэдэг тэмдгийг авахулсан бүх тайлбарлагч гэдгийг нь ярих нь зүйтэй. За бүх тайлбарлагчийн дүр төрхийг өөрөө одоо төлөвшүүлсэн нь гэдэг хэсэг дээр болохоор Бадам Сэрэж Дарслан 1950-ад оны сүүлийн үеэс эхлэн үндэсний бүхийн барилдааныг радиогоор болон цэнгэлдэх хүрээлэн тайлбарлагч эхэлсэн байгаа. За 1958 онд спортын төв ордон 1959 онд төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтанд орж барилдаанууд тогтмолжих үеэр тэрээр үндсэн тайлбарлагчаар ажиллаж байв. Ахмад тайлбарлагчдын хэлдгээр Монголд бүхийн тайлбарлагч хүний дүр төрх, мэргэжлийн хандлага яг Бадам Сэрэж Дарслангийн үеэс л тогтож төлөвшсөн байдаг шүү гэж хэлж байгаа. За тэгэхээр радио сурвалжлагын алтан үе ба дүр зураглалыг харах юм бол 1980-аас 1960-аас 1980-ад онд зурагт одоогийнх шиг айлбарт байсангүй. Харин хөдөө орон нутгийн ард иргэд наадмыг зөвхөн радиогоор сонсож те Бадам Сэрэж Дарслангийн дуу хоолойгоор төсөөлдөг байсан. Одоо эн чин радиогоор
үзэж байгаа зүйлээ радиогоор тайлбарлана гэдэг нь тэр хүн сонсоод тэрийг төсөөлнө гэсэн үг байхгүй юу тий. Магадгүй бид хоёрын ярьж байгаа гэсэндээ хүмүүс машин барьж байхдаа сонсож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүнд төсөөллийг өгөхийн тулд одоо яах вэ гэхээр тий. За Бадам Сэрэж Дарслангийн хувьд бол юу гэдгийг бие бахим тий гар бүдүүн түүний одоо юу гэдгийг харц нь одоо энэ наадмаар төрүүлэх гээд ирсэн юм шиг юм өөртөө ихтэй байна гэх мэтлэн иймэрхүү яриануудыг нэмээд ярьж иш тухайн хүнд төсөөлөл нь үүснэ гэсэн үг. Магадгүй нөгөө хөдөө орнот байгаа хүмүүс маань нэрэ дарийн дамдаа авах гэдэг хүнийг биеэр нь амьдаар нь хараагүй байж болно шүү дээ. Тэгэхээр тэр хүнд чинь төсөөллийг нь радиогоор өгөх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь тэр хуц барилдаануудыг тий. За тэр гарын авлаа инглээ тэглээ гэдэг ч юм уу. Тэгэл хүмүүс чинь яг тэрийгээ сонсоод твгээл твтж яах нь шүү дээ радиогоор. Ядчижил үндэсний бүх юм маань наадмын аварга болгож байгаа бол тэгэл хүмүүс чинь радиогоо салахгүй л тий. Тэгэхээр тэр дотн тэр ажлыг хийдэг хүн байжээ. За тэрээр бөхчүүдийн биеийн галбирыг нь хэрхэн зогсож байгааг нь хэрэс нь хөлс нь яаж асгарч байгааг нь хүртэл маш уран дүүцэлж хэлдэг байсан. Жишээ нь хуучин цагийн заанууд шиг ханхааж байна. Эсвэл хөлийн хуруугаараа шороо атах нь биеэ хураажээ. Гэх мэтэр хэлэхэд сонсогчдод яг хажууд нь байгаа мэт тод буудаг байсан. Дээрэс нь бөхчүүдийн энэ зан чанарыг бас нээдэг байсан гэж байгаа. Тэрээр бөхчүүдийн зөвхөн барилдаж буй махаар нь биш сэтгэл зүгүүг нь тайлбарладаг байсан гэж байгаа. Тэгэхээр одоо нэг тийм том биетэй цээжинд ороод арлаа гэхээс илүү энэ бүх тун хянуур алдаа мадаг гаргахгүй хичээж байна. За залуу бүх маань зоригтой дайрлаа. Даанч туршлага дутлаа. Гэх мэтээр тухайн бүхийн дотоод ертөнцийг үзэгчдэд бас нээж өгдөг байсан гэж байгаа. Дээрэс нь өөрөө нөгөө нэг сэрэн дунгуу Бадам Сэрээжчтэй. Тэгэхээр энэ хүн чинь өөрөө бас маш гайхалтай мехийг хийдэг. Тэгэхээр том биетэй хүнийг зүгээр ингээд маниулж байгаа юм шиг эргүүлдэг гэдэг чинь өөрөө энэ мехийг хийхин тулд бас л олон мехний гаргалгаа юмнуудаас хийх мех гэж байгаа. Тэгэхээр мехний хувилбар, мехний талаар тайлбарлахдаа бол үнэхээр гаргууд байсан гэж. Өөрөө бол улсын наадамд 2 удаа үзүүлж олон жил шүүгэрсэн хүн шүү дээ. Тэгэхээр энэ анхан хүчтэн маань одоо олон барилдаан өөрийнх нь өмнө өрнөж байгаа тэр барилдаануудыг маш нарийн мэдэрдэг. За ингээд хийн хаана гараад ингэх нү гэдгийг хүртэл өөрөө барилддаг хүн. Тэгэл улсын наадамд үзүүлдэг ийм том арслан учраас тий өөрөө мэддэг. Тэгээд нөгөө угсраа мэхүүдийг араас нь яг ямар учиртай яаж явчих вэ гэдгийг мэргэжлийн талаас нь айгүй сайн тусгаж өгдөг. Яадаг вэ гэхээр за тэр бүх зүүнээрээ хавирах дүр үзүүлээд баруун талдаа суйлж байна. Гэх мэтэр одоо бүхний хууралтыг сонсож байгаа бүх хүмүүстээ шууд яриад өгчдөг. Дээрээс нь түүний тайлбар нь энгийн одоо үзэгчдэд сонирхолтой буюу те мэдэхгүй байгаа хүнд хичээл харин залуу бөхчүүдэд тактикийн том сургалт нь болох үз тийм тайлбарууд явдаг. Олон залуу бөхчүүд Бадам Сэрэж Дарслангийн тайлбарыг сонсож мехний хувилбаруудыг суулсан гэдэг бүр. За дээрээс нь бөхчүүдийн барьц улам чангарж байгаа үе хөдөлгөөн хийхээс нь өмнө одоо тэр бүх тийм их хийх гэж байна. Тэр нь ингэж хариулахаар бэлдэж байна гэдгийг нөгөө бөхчүүдийг хараад урьдчилан мэдчихэдэг. Тэрнийгаа ингээд үзэгчдэд тайлаад хэлэнгууд л яг нөгөө үзэгчд бүр одоо нөгөө нэг юм мэрэгжлийн төвшөнд манай бүх гарч байгаа тий гэдэг юм уу тайлбарлагч гэх юм шиг нэмэгдэж байгаа гэдэг маш олныг ингэж гайхуулдаг байж. За ер нь бол та нар ингэж яагаад ингэндэ гэж идэл тав нөгөөх нь яг ингээл так так гэж угсраа мөхөд нь орж ирдэг тий тэрийг мэдэж ийн гэсэн үг байхгүй юу. Өөрөө барилддаг хүн чарахгүй л байна та. За дээрэс нь 1961 онд биеийн тамир спортын дээд зөвлөлийн шийдвэрээр Монголд анх удаа үндэсний бүхийн улсын шүүгч цолыг олгоход Бадам Сэрэж тухай хамгийн анхных нь болж байсан. Шүүгч. Энэ нь түүний тайлбарлах ур чадвараас гадна бүхийн дүрмийг хамгийн сайн мэддэг байсных нь баталгаа. За мэдээж одоо ямар нэгэн радиогоор хүмүүст юм хүргэхэд ч юм уу одоо телевизээр ярихад ч юм уу те ямар нэгэн тайлбар нэтэр юм хийхэд тухайн салбарынхаа тухайн спортын талаар илүү нарийн мэдлэгтэй гүн судалгаатай байх хэрэгтэй. Мөн өгөгдөл нь цэцэн зэлмэг уран гоёмс хиллэгтэй байх хэрэгтэй те. Тэнгүүд үе үеийн бүх тайлбарлагчид тухайлах юм бол одоо соёлын ганц зүтгэлтэн Цогтбаатар нарын судлаачид юу гэдэг вэ гэхээр Бадам Сэрэж Дарсланг Монгол бүхийн түүхэнд хамгийн цэцэн зэлмэг үг хэллэгтэй тайлбарлагч байсан хэмээн дусгадаг. Тэрээр бүхийн цолыг дуудах. За даваа бүрийн барилдааныг тайлбарлахдаа монгол хэлний баялаг үгийн сан гайхалтай ашигладаг байсан. Сэтгэл хөдлөхөм, уран яруу хэрнээ хитрхи норшуу биш. Тухайн агшныг зураглан хэлж чаддаг чадвар нь радио сонсогчдод яг дэвжээнээр барилдаж байгаа юм шиг сэтгэл төрүүлдэг байсан гэж байна. За түүний хэрэгэлдэг одоо байсан аман уншлаг гэх юм уу те бүхийн хиллэгүүд гэж байна. За тэрнээс соёлоо хэд хэдэн хиллэгүүдийг хараадах юм. Бадам Сэрэж Дарслангийн бүх тайлбарлалтаа хэрэгэлдэг байсан зарим өвөрмөц үг хиллэг зүүр цэцэн үг нь өнөөдөрч бүхийн тайлбарын алтан дүрм нь болоод үлдсэн байгаа. За хиллэг арга барилыг нь би араас нь нөгөө ямар учиртай гэдгийг тайлбарлаад явъя л да. Бүхийн тэнгэр харах
гэж манай хүн л хэлдэг байж л дээ. Тэр нь ямар ч тань гэхээр бүхийг хитрхи ам бардан байж болохгүй. Бүхийн заяаг хүндэтгэх ёстойг сануулгатай хэлдэг байсан. Бүхийн тэнгэр харж байгаа шүү, тэ? Бүхийн тэнгэр хардаг шүү гэдэг ч юм уу. Тиймэрхүү үгийг ашиглах юм бол одоо нөгөө нэг бүхтөө ч юм уу бас л одоо гаргаж байгаа шийдвэр нэтэр юм цаанаа ийм хүндэтгэл байх ёстой шүү гэдгийг давхар ингээ хэлээд идэг байж. Төрөө бүх тодорх агшин гэж тэр хүн л хэлдэг байж. Энэ нь үзүүр төрөний барилдааны эгцэгтэй мөчийг дээд зэгт нь тултал нь үгээр амьсгаадуулан тайлбарладаг байсных нь одоо тэр үг юм байна те. Төрөө бүх тодорх агшин. Дархан мэхэндээ даацтай. За энэ үгийг болох тухайн бүхэн хийж буй мэхийг ямар ч эргэлзээгүй төгс гүйцэтгсэнийг илтгэх одоо хэллэг гэж. Дархан мэхэндээ даацтай. Тэгээд дархан мэхийг гүйцэтгээд амжилттай болсон хойно л дархан мэхэндээ даацтай бөхтөө гэдэг үгийг хэлдэг байж. Гэх мэтлэн эн чинь баг манай одоо юу гэдгийг цаашдын бүх тайлбарлалтаа хэрэгэлдэг хүмүүсийн гол үгүүд болоод үлдсэн байгаа хөөхгүй магадгүй бид нар ч гэсэн бүгд ойлгодог болчихно шүү дээ энэ үгүүдийг хэлэхлээр. А дээрэс нь тэрээр маш шудраг зантай олон бөхчүүд, ахмад бөхчүүд, залуу бөхчүүд одоо бөхөр хичээлж байгаа хүүхдүүдийн маш их хүндэтгэлийг хүлээсэн хүн байж. За бүхийн дивжээ болон микрофон хоёрын ард маш өндөр сахилга баттай. Тэгээд шудраг хүн байжээ гэдэг. За дээрэс нь яг тайлбарлаж байгаа хүмүүс чинь бас нэг хэцүү юм байна л да. Одоо жишээлбэл би нөгөө дрифти спортынхаа хит хитэн одоо юм том цуврал тэмцээний нэдрийн юмуудыг бас ингэ тайлбарлаж байгаа байхгүй юу. Тэгээ байж идэл ингээ харахаар манай дотны маань нэг ах тэнд давхаал идэг те. Тэгэнгүүт гүйцэтгэх хэвээр даалгавруудаас нэг дутуу оноо авчдаг. Гэтэл дараагийнх тэн дээрээ би илүү их мэддэг учраас тэрэн дээрээ илүү их юм ярьчих гад байдаг. Дараагийн мэдгүй тамирчин гараад ирэхлээр ерөнхий машиных нь болон гүйцэтгэл урд нь оноо авчихсан яриад ингээд өнгөрчих гээд байдаг. Яг тэрнтэй адилхан нэг хэцүү юм байдаг байхгүй. Гэтэл энэ хүн болохоор ерөөсөө танил тал харддаг. Хэн байх нь хамаа байхгүй. Ах トゥ хамаатан садан байна уу, урд нь төрүүлжсэн бүхний дээрээ байна уу хамаа байхгүй. Бүгднгийн гоё ижил тэгш одоо тайлбарлаж яаж хөргөдөг. Барилж байгаа бүхэн өөрийнх нь нутгийнх нь байна уу, шавь нь байна уу гэдгээс үл хамааран хэн сайн барилдсныг нь, хэн дүрм зөрчснийг нь шууд микрофоноор ил тод хэлждэг байсан. Хэрэг бөхчүүд идэвхгүй барилдаж явах юм бол улсын цолтой бөхтүүд байж ард түмнээ хөндлөж далаастаа сайхан барилдах хэрэгтэй байна гэж аваачдаг. Шууд шаарддаг шууд нөгөө тайлбарлагч. Тэгээд нөгөө бөхчүүд чинь одоо энэ хүний хэлж байгаа үгнээс ч юм уу те бас ингээд жоох ингэх гээд байгаа улсууд бол бас хариуцлага юм аа ойлгох нь шүү дээ. Түүнийг микрофоны ард сууж байхад нь бөхчүүд элдв булхаа хийх, хуурах, тохиролцож унах зэрэгээс эмээдэг байсан. Тэгэх юм бол тэр чинь хэн хотлоо ондож яаж ийж бүгдийг мэдж байгаа шүү дээ. Тийм учраас Бадам Сэрэж Нарслангийн одоо энэ радар шиг нүдийг хинч хуурч чаддгүй. Дэвжин дээр гасан л бол яс барилддаг байсан гэж. Энд чинь бас л давхар нэг айгүй том сонин нөлөө шүү те. Анзаардгүй юмнээсээ. За тэгээд бас маш том амьд архив. Наадмын асар сууж идэг амьд архив. Бадам Сэрэж Нарслан зөвхөн тухайн өдрийн барилдааныг тайлбарлаа зогсохгүй. Тухайн бүхийн уг гарвалыг нь те ээж аавыг нь багш нь хэн болохыг нь өмнө хинтээ яаж барилдсан түүхийг нь цээжээр мэддэг амьд нэвтрхийд бол. Тэгэнгүүт эн чинь нэг бүх барилдахгүй шүү дээ. 126 хамгийн доотлон. За тэгээд 252 256 512 1024 гээд энэ олон бөхчүүдийг гарал угсаа нэтэр яасан ийсэн аль аймгийн харьяад хэн багшаддаг уу хайлт хэмжээнд хариалагддаг уу хинтээ урд нь яаж барилдсныг бодно гэж боддоо шүү дээ. Үнэхээр амар те. За тэгээ бүхийн амжилтыг түүхтэй нь холбож тайлбарладаг. За бас үзэгчд тухайн бүхийг зүгээр нэг тамирчин биш те. Түүх соёлын тээгч гэдгийг бас харж хүндэлдэг болж байгаа юм. Наадмын үеэр түүний яриаг сонсох гэж төв цэнгэлт хүрээлэнгийн радио өсөгчийн хажууд хүмүүс бөөгнөн зогсдог байсан гэх дурсамж бас олон байдаг. Түүний хэлсэн алтан үгс ба дөрмөд гэж байгаа. Бүх тайлбарлалтаа баримталдаг зарим зарчмууд нь өнөөдөр ч үн цэнтэй хэвээр байгаа. Бүхэн гэдэг бол Монгол соёлын нүүр царай. Түүнээс биш зүгээр нэг шороо бужигнуулсан залуус биш шүү. Энэ бол одоо бөхчүүдийг те дэвжэн дээр хэрхэн бие авч явах, ямар соёлтой байх, ямар хариуцлагатай байх вэ гэдгийг нь шаардж захтаа хэлдэг байсан үг нь. За үзэгчд бүх үзэх гэж ирдэг болохоос биш хоёр хүн бие биенээ тэврээ зогсохыг харах гэж ирдэг юм аа гэж байгаа. Тэгэхээр нөгөө идэвхгүй барилдаж байгаа цаг сунгахад те яг энэ үгүүдээ шууд микрофоноор шууд хэлждэг байсан гэж байгаа. Шууд шүүмжилдэг. Тэгээд дээрэс нөгөө өөрөө бүх тайлбарлах арга барилаа те одоо ингээд нэг өсөндөө өөрөө л мэрэгжлийн болгож энийг бүрдүүлсэн хүн байх нь шүү дээ. Дүр зургийг нь дэгийг тогтоож өгсөн хүн байх нь шүү дээ. Тэгин гол энэ арга барилаа дараагийн үедээ өвлүүлэн үлдээхэд ихэд анхаарсан гэдэг. Монголын үндэсний бүхийн дараа үеийн нэр тайлбарлагч болох Ганбаатар, Цогтбаатар нарын олон хүмүүс түүнийг өөрсдийнхөө багшаа хэмээн хүндэтгэж түүний ярианы өнгө, логик, үг хэрэглээг суралцсан байдаг. Яг тэгэхээр энэ хүмүүс чинь ингэж зааж өгөхөөс гадна бичлэг инээдэр юмуд нь үлддэг те эсвэл радиогоос сонсч идэг магадгүй тэрнээс хинч суралцах боломжтой байхгүй.
Одоо нэг өсөндөө хичээлээ бид нар нэг онлайнаар нээлттэй хүрэх гээд байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ хүн бол тухайн үед бол яг бүтэн яг онлайнаар бүгдэнд нь нээлттэй хүрээд юмаа заагаад байна гэсэн үг байхгүй. Түүний хэлдэг үг, тэр хэлж байгаа соёлын хариуцлага тэгэл маш олон хүмүүс зөвхөн бүх гэхээс илүү маш олон одоо ийм зааж чиглүүлэх, сонсох ёстой үгүүд нь л болж үлдчихсэн байна л да. За тэгэхээр Бадам Сэрэж Дарслангийн бүх тайлбарлах түүх бол зүгээр нэг тэмцээн дамжуулсан хэрэг биш. Харин Монгол бүхийн соёл уламжлал, ёс зүйг ард түмний сэтгэлд нь сээлж өгнө. Нөгөө талдаа бас соёлын том дархлааг нь бүрдүүлэхээс гадна нөгөө бүхийг сонгож орж ирсэн тэр бүгчүүдтэй өөрсдөнд нь хариуцлах нь бас цээжинд нь зоож өгдөг. Ийм байж. Тиймдээс түүнийг Монгол бүхийн за микрофоны хаан л гэдэг юм л да. Тэрнийг бол одоо зүй ёсоор нэрлэдэг гэж байгаа юм. За тэрээр зөвхөн микрофоны ард яриа зогсоогүй бас. Монгол бүхийн үндсэн мэхнүүдийн талаар судалгаа хийгээд нийтлэлүүд бичээд тэрнийг хэвлүүлээд ингэж явдаг байсан бүх судлаач хүн байсан байна. Мөн 1955 онд одоо Чехословак улсын Праг хотноо болсон Спартакиадад оролцож Монгол бүхийн барилдаан мэхний гайхамшиг олон улсад анхлан сурчилж исэн хүн. Товчхон дойхон бол Бадам Сэрэж Дарслан бол өөрөө барилдаж явсан амьд туршилгаа төрөлхийн цэцэн цэлмэг ухаантайгаа хослуулад үндэсний бүх тайлбарлах урлагийг шинжлэх ухаан соёл урлагийн төвшөнтэй хамтдаа гаргаж ирсэн Монголын спортын нэрт зүтгэлтэн болж байгаа. Түүний энэхүү гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж 1997 онд Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн цол тэмдгээр шагналсан байдаг юм байна. Аргагүй тийм нэг шижирээч одоо араас нь л явж байгаа бах та. Өө тий. Шижирээч та бас л мундаг шүү дээ тийм. Мундаг. Тэгээд сүүлд чинь би нөгөө бүх тайлбарлагч даш шоноргоо байлуу те гэж хүн байгаа. Бас хэд хэдэн хүмүүс байгаа мундаг хүмүүс байгаа. Би нөгөө нэг өөрөө тэр тайлбарлагч нарын чинь бас л яг энэ хүн шиг байхгүй юу. Телевизээр үзэхлээр бүх барилдаад идэг. Наан л хүн яриад идэг. Энэ хүмүүсийн хоолой чинь бидэнд бол ингээд одоо өсгөөс хамт явцсан хоолойноо шүү дээ. Тэгсэн би юу яадаг юм аа. Дахиад нөгөө ганц үдс наад марихад одол нөгөө увсын 100 жил тэр нөгөө нэг ингээд нэг юм орж болно гэсэн нэг юм тэмдэг өгсөн зохион байгуулагч нар. Баярлалаа. Тэгэл би ч нөгөө увсын дээр наадмын зүлгүүрүүнд гарч чадахгүй байгаа. Яагаад би гарч чадаагүй сонио. Зүлгүүрүүн гараад явчих гэхээр тэн дээр нөгөө бөхчүүд маань аврагууд барилж идэг. Энэнд би хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэдгийг мэдээд идэг. Тэгээ би ингээд наадмын талбайг ингээд дотор нь оцсон ирнээс намайг болохоор гараад тэр аврагууд яжууд очиод ингээд асар зассан тэр мөрний яжууд байж болно гэдэг байгаа байхгүй. Би л өөрөө орж чадахгүй байгаа ингээд сонирм чадахгүй байгаа. Тэгээ ингээд тойроо явж исэн чинь тэр том дэлгэц байна. Дэлгэц нааталтаа ингээд сүйдрэлцэн нэг хоёр хүн сууж байгаа байхгүй. Том биетэй дээлтэй нэг ахмад ах хажууд нэг жижиг ах суудсан. Тэгээ тэр хоёртой хамт сүйдэрлээд нэг юм уугаа байж исэн чинь за миний дүү хаанхын хүн бэ гэд намайг яг хажуудлаас нөгөө бүх тайлбарлаж яхад гэж байгаа ч. Нөгөө олон жил сонсон хоолойч байгаа ч. Цочоод явс. Тэгснэ. За чи бас сүүлийн үед бүх яриад байгаа те гинэ. Тийм ээ чадхаараа дүүн одоо ном инээ тэр юмс хараад ингээл ингэсэн чинь үзэж байгаа. Тэр чинь манай залуу бөхчүүдэд бас айгүй хэрэгтэй юм болж байгаа. Ингэж байгаа тэгж байгаа. Тэгэн гол нь ахаа та надтай нэг хамт нэг эсвэлэгт ороод өгөөрэй гэсэн. За тэгье гэл. Гэтэ бас эн чинь нөгөө орон нутгийн чанартай заал тэнхми ингээд энэ рүү маш их ажилтай байдаг юм байна л те. Гэтэл ямар ч ингээд зэрэгд сууж байгаа ингээд харц би бүр ямар гоё дотн санагдсан бэ. За ивент эцэгчтэйгээ танилцъя. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors ивент итгэж байгаа. За энэ компани нь 1999 оноос хойш өдгөө 27 дахь жилдээ Япон автомашины сэлбэг засвар үйлчлэгийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа. За ингэж тууштай хариуцлагатайгаар ажилласны үр дүнд Япон улсын 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байгаа. Дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд шууд баталгаатайгаар хүргэж таны автомашин тохирсон сэлбэг найдвартай үйлчлэгийг санал болгож байгаа. За автосэлбэг засвар үйлчлэгээ гэдэг нь зүгээр нэг техник биш. Таны амь нас, эрүүл мэнд, таны гэр бүл эд хөрөнгөтэй шууд холбоотой учраас хамгийн чанартай байх ёстой. За мөн тэд сэлбэг борлуулагчид авто засварын газруудтай хамтран ажиллахад нээлттэй тэдэнд юу н урилга явуулж байгаа гэж хэлж болно. Forward Motors танд зөвхөн автосэлбэг бус аюулгүй байдал, ихтгэлцэл хамгаалтыг санал болгож байгаа. 7510 дугаарыг утсаар тэдэнтэй холбогдож болно. За ТЭЦ3-ын Чанхойн Forward Motors-ийн офис болон засварын төвөнд байрладаг юм байна. За баярлалаа. За баярлалаа. Би нөгөө нэрийг нь харчлаа. Энэ хүн миний нөгөө нэг уулзаад ингээд сам сусан гэдэг юм маань Монгол улсын тэргүүн бүх тайлбарлагч Батнасангой шүү. Сая нөгөө нэг яг зураг нэтэр юм гаргаж ирээ хараад мөн байна гэж бодлоо. За ийм байна. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн төгсгөлд барилдахаас өөрөөр алдарсан хүчтнүүд бол маш олон байгаа. Хоёулаа энэ дугаар дээр 3 хүн онцолж хамжих юм шиг байна. За 3 дахьд онцлогч байгаа хүн маань болохоор Монгол улсын харцаг, Монгол улсын гавьяат тэрч хуульч тийм прокурор хурандаа генерал 60 таан авхиа
Энэ хүн бол одоо 20 дугаар зууны Монголын цэргийн том зүтгэлтэн шүү дээ. За энэ хүний талаар хэдүүлээ. Монгол улсын харцаг хүн. Энэ хүний талаар бүх талаас нь авхиа харцаг гэдэг юм мэдчихэж болно те. Нөгөө талдаа тэр хүний амьдрал ах уу яаж явсан энэ Монгол улсын гавьяад хуульч прокурор гэж байгаа сте. За энэ талаас нь хэдүүлээ сонирхоод үзье. За тэрээр бүгд найрамд Монгол улсын төр нийгэм цэргийн нэвтрхий зүтгэлтэн хурандаа генерал Солтоо цэргийн дарга хурандаа генерал хуульч бөгөөд үндэсний бүхийн улсын харцаг солтоо хүн байсан. За түүний одоо товч намтрыг харах юм бол 1923 онд Говьалтай аймгийн Шарга суманд төрсөн байдаг. 1947 онд Ардын Өвсгөлийн 26 жилийн ойгоор 6 давж улсын начин болсон. Хожимо энэ амжилтаараа улсын харцаг солих хүртсэн юм аа. За 1960-аас 1970 онд улсын цагдсан сэргийлэх ерхий газрын дарга нийгмийн аюулаас хамгаалах яамны 1-р орлогч сайд 1969-с 1978 онд бүгд найрамд Монгол Ард улсын ерөнхий прокурор 1978-аас 1982 онд бүгд найрамд Монгол Ард улсын Батлан хамгаалах яамны сайд хурандаа генерал. За 1982-оос 1992 онд Шинжлэх ухааны академийн төр эрхцэн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан зөвлөх ийм хүн байгаа. Бид нар нэрээ бас бүгчүүдийг энэ талаас нь харуул маш олон бидэнд ийм гоё түүхүүд байгаа юм билээ. За баг залуу насыг нь те Говьалтай аймагаас эхэлж байгаа энэ товчхон түүхийг нь ярих юм бол за авхиан Говьалтай аймгийн Шарга сумын нутаг хасаг жаргалан дуулын өвөр малчин ард 60-тайн гэр бүл төрсэн байдаг. Түүний залуу нас нь Монгол улсын шин тулгарх хөгжиж те бичиг үсгийн хувьсгал өрнөж байсан үедээ давхцдаг. Тэрээр баг сургууль төгсөөд цэргийн алба татагдаж улмаар авиас чадар Сахилаг Батаараас шалгаран тухайн үеийн Зүлбот улсын буюу одоогийн нөгөө Казахстан юм билээ. Казахстаны Алматы хотод морин цэргийн дунд сургууль суралцахаар илгээгдсэн. Энэ нь түүний цэргийн стратегийн сэтгэлгээ хатуужил суух үндс нь болсон байдаг. Тэгэхээр тухайн үед чинь магадгүй Казахстан гэж байгаа бол одоо нэг энэ Казахстан Зүлбот улсын харьяанд Киргиз, Үзбек, Казахстан дээр чинь байгаа шүү дээ. Тэгэхээр тэр улсуудаа бас цэргийн сургууль мургуулаа байгуулсан л байж л дээ тийшээ л явсан бол та. За ингэж явж байгаад хизээ хуулийн салбар руу цэргийн хүнээс хуулийн салбар руу орж байгаа юм гэхээр цэргийн албаас ирснийхаа дараа тэрээр хууль эрх зүйн салбарыг сонгож Зүлбот улсын Москва хотын Москва хотын эрүүгийн байцаагч прокурорын дээд сургуулийг дүүргэсэн байдаг. Энэ үеэс түүний амьдрал цэргийн хэрэг хууль цааз гэсэн хоёр том салбартай салшгүй холбогдсон байдаг. За түүхэн эгзэгтэй үеүүдэд тэрээр юу гүйцэтгсэн юм бэ гэвэл авхиа 1960-аад оноос 1980-аад оны сүүлийн хүртэл бүгд найрамд Монгол Ард улсын удирдлагад хамгийн ихтгэлтэй нөлөө бүхий зүтгэлтнүүдийн нэг нь байсан. Тэгэхээр цагдаагийн байгууллагын шинжилэл 1960-аас 1969 он гэж үздэг. Тэгэхээр нийгмийн аюулаас хамгаалах яамны 1-р орлогч сайд бөгөөд улсын цагдсан сэргийлэх ерхий газрын дараагаар ажиллаж байхдаа цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг орчин үеийн хэлбэрт оруулсан хүн нь энэ хүн. Авхиагаа. Иргэдийг соён гэгэрүүлэх буюу гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог хангах, соён гэгэрүүлэх ажлыг анхлан санаачилсан хүн нь энэ. Одоо бид нар мэддэг болоод байгаа шүү дээ. Ямарваа нэгэн хэргийг те гасан хойно гэдэг юм уу хөөцөлдөө тоог нь багсах гэж хөөж явах биш те. Энэ зүйл ийм шүү гэдгийг урьдчилан сэргийлсэн нь нөгөө гасан хэргийг араас нь хөөснөөсөө илүү их одоо нэг юу багтаа байдаг. Үр дүнтэй байдаг гэдгийг одоо бид нар мэддэг болоод одоо манай цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх алба молб чинь ямар их далаацтайгаар ажилладаг үлээ те. Одоо мэдхгүй юмнасаа болж хүүхэд алдаж ийснаас түүнийг мэддэг болчих юм бол багаас нь тархинд суулгаад өгчих юм бол хизээж тэр замаар алахгүй гэдгийг энэ хүн айл тэр 20 дугаар зуунд хараад тэрнийгээ хийх гээд яваад байж. За захиас үг гэх юм бол түүний залуу цагдаа нарт хандаж хэлэх одоо хэлсэн өгүүд нь өнөөдөр цагдаагийн албаа хаагчдын бас мөрдлөг болдгоо гэж. За энэ юу гэсэн гэхээр залуу цагдаагийн ажилтнуудад захихад юуны урд би төрийн хуулийг хэрэгжүүлэгч ард түмний эрх ашигыг хамгаалагч төр улсын төлөөлөгч гэдгээ хатуу ухамсарлах нь чухал. Эрх мэдэл албан тушаалтаа эрдэлгүй ганцхан хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй гэж энэ хүн одоо залуу ард дагаачиж байгаа хүмүүстэй захидаг байж энэ үг нь бүр явсаар хагаад одоо хүртэл манай өнөөдрийн цагдаагийн албаны хүртэлтэй дагаж мөрддөг одоо чухал үг болсон байх юм л да. За улсын ерөнхий прокурор гэдэг нь 1969-с 1978 Монгол улсын ерөнхий прокурор гэдэг чинь. Тэгээд хуулийг чангатгах ба хэрэг бүртгэлд гэж байгаа. Түүнийг прокурорын байгууллагыг удирдах байх үед Монголын төр нийгэмд Монголд төр нийгмийн өмчийг хамгаалах, хулгай, эдийн засгийн гэмт хэрэгтэд тэмцэх ажил маш өндөр түвшинд хүрсэн. Мөн хууль дээдлэх ёс, хүний эрхийг хамгаалах, гэмт хэрэгтэд тэмцэх ажил шинэ стандарт нэвтрүүлж хэргийг мөрдөх, хяналт шатанд шинжлэх ухааны онолт буюу криминалистик гэдэг лөө. Криминалистик. Тийм криминалистик гэдэг. Тэр одоо аргыг ашиглах ажлыг эрчимжүүлж эхэлж байгаа. Тэрээр хуулийн байгууллагын ажилтнуудаас нууц хадгалах чадвар болон хувийн соёлыг хамгийн чангаар шаарддаг байсан.
Батлан хамгаалахын сайд болоод цэргийн дипломат ажиллагаагийн талаар ярил л да. 1978-аас 1982 он. Авхиа яг 1978-аас 1982 оны хооронд Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа Монгол Ардын армийн зэвсэглэл техникийг шинжлэх, бие бүрэлдэхүүнийг сургаж дадлагжуулах ажлыг удирдан зохион байгуулсан байдаг. Тэгээд Хүйтэн дайны үеийн геополитикийн экзектэй үед тэрээр Зүлбот улс болон Варшавын гэрээний орнуудтай цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх дипломат ажлуудыг амжилттай удирдсан. За 1981 онд Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлын бэлтгэл ажил, аюулгүй байдлыг хангах, засгийн газрын комиссийн ажлуудад Батлан хамгаалах яамны сайдын хуваар шууд оролцсон. Дээрээс нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байгаа хугацаанд зөвхөн цэрэг дайчдын бэлтгэлийг хангаа зогсохгүй, армийн дэргэдэх барилгын трестүүд, оюутлын үйлдвэрүүд, туслах аж ахуйнуудыг хөгжүүлсэн. Энийн зэвсэгт хүчин өөрөө өөрийгөө хангах, улс орны бүтээн байгуулалтанд шууд оролцох боломжийг бүрдүүлж байгаа. Энэ нь жишээ нь Эрдэнэт дархан хотуудын бүтээн байгуулалтанд манай нөгөө цэргийн албахан оролцдог штэ. Цэргүүд маань тэгээд нөгөө нэг цэргийн албанд байжгаад инх цагийн үед ч гэдэг юм уу тэр нөгөө нэг хурандаа нэтэр юм уу яг иймэрхүү албаруудад томилогдоод цэргүүдээ аваа тэгээд бүтээн байгуулалт руу ордог штэ. Яг тэр үед Батлан хамгаалах яамныхаа сайдаар ажиллаж байгаа хүн нь авхаагүй юм байна. Түүний өмнө бол нөгөө залуу танчин лавгсрын бас Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байгаа шүү дээ. Тэр үедээ ч гэсэндээ манай спортын төв ордныг төв цэнгэлдэх хүрээлнийг гээд барьж байгуулдаг шүү дээ. Тэгэхээр манай цэргийнхний хувьд бол үнэхээр 20 дугаар зуунд Монголынхаа бүтээн байгуулалт руу нөгөө өргөсөн тангарагтай үнэнчээр хаа яв гэсэн газар нь яваал ажиллаад тэндээ бүтээн байгуулалтанд оролцох хэрэгтэй бол хин ч гэсэн нэлцаахгүйгээр оролцоод л өнөөдрийг хүрсэн хүмүүс байхгүй. Тэгэхээр авхиа гэдэг хүн зөвхөн удирдлагын ажил хийгээд зогсохгүй Монгол улсын хууль эрх зүйн тогтолцоог шинжлэх ухааны үндслэлтэд хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн хүн гэдгээ. За эрдэм шинжилгээний бүтээлүүдийг харах юм бол хууль зүйн шинжлэх ухааны доктор цол хамгаалсан тэрээр нөгөө төрөүний гэмт хэргийн шинжлэх ухаан гэх юм уу те энэ за дээрэс нь эрүүгийн эрх зүй мөрдөн байцаах арга зүйн чиглэлээр олон арван сурах бичиг гарын авлага эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. Түүний бүтээлүүд өнөөдөр ч хууль сахиулахын их сургууль болон бусад хуулийн сургуулиудад чухал гарын авлага болсоор байгаа. Дээрээс нь 1947 он руу харах юм бол нөгөө бүхтөр холбоод харах юм бол шүү дээ. Наадам 6 даваад одоогийнхоор бол хацаг сол л та. Тэгэхээр тухайн үедээ 47 онд наадам 6 даваад начин цол хөтөж байгаа үед нь цэргийн авхиа хэмээн залуучууд шагшин ярьдаг байж. Тэрээр барилдахдаа маш шуурхай, дайчин, голдуу ухтуулж мэх хийдэг, бэр мэх тэгш бүх байсан. Бэр мэх тэгш бүх байсан гэж байгаа. Сүүлд Монголын үндэсний бүхийн холбоог үүсгэн байгуулагдсаж бүх судлалыг эхлүүлэхдээ тэрээр Монгол бүх бол зөвхөн спорт бишээ. Монгол үндэстний гүн ухаан, соёл, бахархал юм гэсэн үзлийг баримталж бүхийн цол олгох журам, эренбийг цэгцлэхэд хуульчдын үднээс томоохон зөвлөгөөнүүдийг өгч исэн түүхтэй. Авхиаг зөвхөн хатуу чанд генерал төдийгүй маш өндөр соёлтой, гэр бүлсэг, эрдэм номыг дээдлэх сэхэтэн хүн байсан гэж хамтран ажиллагсад нь үр хүүхдүүд нь дурссан байдаг. За тэгээд тэр үед бол яа харахгүй нөгөө цэргийн том дарга байж ийж те юу гэдгийг ийм том цэргийн зүтгэлтэн байж ийж жишээлбэл нийгмийн аюулаас хамгаалах яамны дарга нь гэдэг юм уу нэгдүгээр орлогч нь гэдэг юм уу те тэгэл цагдаагийн газрынхаа дарга нь байж ийж тэн дунд ороо бөхчүүдтэй барилдаад унаад ээж болохгүй гэдэг мэдээж шахалтууд ирдэг шүү дээ те яг тийм юмхүүд болсон байх. Гэхдээ бүх сонирхогчд болон ард түмэндээ тэрээр генерал бүх хэмээн алдарсан. Хурандаа генерал авхиа бол Монгол төрийн төлөө цуцшгүй зүтгэсэн. Төмөр мэд хатуужилтаа удирдагч. Нөгөө талаас шинжлэх ухаан, соёл, спортыг гүнээ хүндэтдэг жинхэнэ Монгол эр хүний чудагтай соён гэгэрүүлж байсан юм а гэдгийг дуртах ёстой. За баярлалаа. Одоо чинь дахиад нэг дугаар байгаа тийм. Харин дахиад нэг хийчихдэг юм уу? Надад айгүй гоё түүхтэй сонирхолтой хүмүүс байгаад байгаа байхгүй. Хоёул нөгөө бүх талаас нь яриад өнгөрцөн. Гэтэл яг ингэж ярихлаа бас гоё байгааз. Тэгээ. Өстой гоё юм байна. Дараагийн дугаараар үргэлжлүүлье. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг Forward Motors болон Good Day Soju ивент итгэлээ нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 сталганы од мөндөр радиогоор хүрсэн. Цагаан ушаа дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а.
шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.